Бөөрөө эрүүл байлгах 5 алтан дүрм. Бөөр бол хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд зайлшгүй шаардлагатай ажлуудыг хийдэг амин чухал эрхтэй юм. Бөөрийн эрүүл байдал нь таны амьдралын чанарт бас нөлөөлдөг. Хэрэв та бөөрөө эрүүл байлгахыг хүсвэл дараах 5 дүрмийг баримтлаарай. 1-р идэвхтэй байж биеэ чирэгжүүлээрэй. Идэвхтэй байх нь биеийн жинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг бөгөөд ингэснээр таны цусны даралтыг хадгалж байдаг. Энэ нь жингээ хянах, эрүүл төвшөнд байлгах хамгийн сайн арга юм. Өдөр бүр 20-30 минутын турш буйг, усан цэлэх, йог хийх зэрэг дунд зэргийн эрчимтэй дасгал хийгээрэй. 2-дугаарт хангалттай шингэн зүйл уух. Шингэн хангалттай хэмжээгээр хэрэглэснээр бөөрийн хэвийн үйл ажиллагаанд тусалдаг. Шээсний хэмжээ, өнгийг анзаарч шингэн алдалтаас урьдчилан сэргийлж зохих хэмжээний шингэн ууж байх хэрэгтэй. Та өөрийн амьдарч байгаа байршил, цаг агаар, эрүүл мэндийн байдлыг харгалзан шингэнээ тохируулах хэрэгтэй. Гэхдээ хит их ус хэрэглэж бөөрөө стресст оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй юм. Шингэний хэрэглээний төвшинг, өөрийн тав тух хэрэгцээнд тохируулан тэнцвэржүүлэх нь маш чухал юм. 3-дугаарт эрүүл хоолны дэглэм барих. Давсалсан хоолыг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийж, өөхтөөс ихтэй хүнсийг хязгаарлаарай. Өдөр тутмын хоолны дэглэмдээ алим нэмэх хэрэгтэй. Мөн шошин таны бөөрөнд сайнаар нөлөөлдөг. Үүнээс гадна чихэрлэг төмөс, навчит ногоонууд нь бөөрийн эрүүл мэндэд тустай байдаг. Эрүүл хооллолт нь биеийн шинг хадгалахад тусалж дархлаа сайжруулах болно. Мөн цусны даралтыг тогтворжуулах, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. 4-дүгээрт цусны даралтаа хэвийн хэмжээнд байлга. Даралтаа тогтмол хугацаанд шалгаж бай. Ингэснээр аливаа гажгийг эхний шатанд илрүүлж зохих ёсоор нь эмчилж болно. Цусны даралт ихсэлт нь цус харавалт, зүрхний шигдээсийн шалтгаан болдог гэдгийг бид бүгд мэддэг. Энэ нь мөн бөөрийн өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Таны даралт 130-85-аас дээш хэмжээтэй байвал анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бөөрийн өвчнөөс үүдэн чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт ямар нэг өвчнөөр шаналж байгаа бол эмчит мэдэгдээрэй. 5-дугаарт муу зуршлаас татгалзах. Тамхи татах нь эрүүл мэндийн олон муу нөхцөл байдлын шалтгаан болох бөгөөд эдгээрийн дотор бөөрийн хор тавдар бас багтдаг. Тамхи татах нь бөөрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж цусны эргэлтийг удаашруулдаг. Энэ нь судсыг гэмтээхээс гадна таны эрүүл мэндийн хэвийн байдлыг алдагдуулах болно. Тамхи татах, архитан согтуурах нь бөөрийн өвчлөлийн гол шалтгаан болох цусны даралтыг нэмэгдүүлдэг. Учир нь архины хэрэглээ нь бөөрийн цусыг шүүх чадварыг бууруулдаг ажээ.